That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Тэгэхээр он удаан жилийн турш Америкийн нэгдсэн улсын дангаараа НАТОгийн дийлэнх санхүүжилтийг бол гаргасаар ирсэн. За гэвч Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь удаага ерөнхийлөгчөөр сонгогдсныхын дараагаар за цаашид бол тоглоомын дүрм ийм байхгүй. За улс орон болгон өөрсдийнх нь хариуцлага үүргийг бол хүлээж за бүх НАТОгийн гишүүн бүх улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 5% тэнцэх хүйц одоо мөнгөн дүнг батлан хамгаалахын салбартаа төсөвлөж байх ёстой гэдэг ийм шаардлага шахалтыг бол үзүүлсэн байгаа. За улмаар Европын холбооны удирдлагууд Трампын энэхүү шаардлагыг хүлээж авсан боловч харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ шаардлагад нийцсэн буюу за дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 5%-ийг батлан хамгаалах салбартаа зарцуулсан ийм улс НАТОгийн гишүүд дундаас дотор за Америкаас өөр гарч ирээгүй хэвээр байна. Гэхдээ Европ төвд Украины дан эхэлснээс хойш хамгийн хурдтайгаар батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж 5% арай хүрээгүйч энэ жилд 4.7% хүргэж чадсан улс бол Польш улс юм. Польшийн хувьд Европ төвийн хамгийн хүчирхэг бөгөөд хамгийн сайн зэвсэглэлтэй армийг байгуулах бодлого баримтарч байгаа юм. Аргач үгүй Польш улс нь дайны голомт болон хувираад буй Украин улс мөн Оросын холбооны улсын шууд холбоотон бараг дагуул улс шахуу болон хувирсан Беларусь улсуудтай хэлэлдэг. Иймээс НАТО болон Оросын холбооны улсын хооронд хэрэв дайн дэгдвэл дайны хамгийн ихний гал нь Польш руу шидэгдэж Польшийн нутаг Европ болон Оросын хоорондох дайны талбар болон хувирна гэсэн үг. Мөн Эстон, Литв, Латв зэрэг Балтийн тэнгисийн орнууд руу Оросын холбооны улс хавтан довтолсон тохиолдолд Польш улс нь уг 3 улсыг НАТОтой хуурай замаар холбох цорын ганц улс байх болно. Ямар ч нөхцөлд шинэ дайн үүсвэл Польш улс хүссэн хүсээгүй оролцож таарна гэсэн үг. Иймээс Польш улс бодсошгүй аюулд бэлэн байхын тулд маш өндөр хүчин чадалтай зэвсэгт хүчинтэй байх шаардлагатай. Инх тайвныг хүсэж байгаа бол зэр зэвсгээ бэлтгэх үг бий. Тэгэхээр өнөөдрийн дугаараар Польш улс хэрхэн хурдтай зэвсэглэж байгаа талаар ярих болно. Тэгэхээр та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. За танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж болон туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. Оросын холбооны улсын зүгээс 2022 оны эхээр Украин руу хавдан довтолсны дараагаар Польш улс хамгийн түрүүнд цочроо авч батлан хамгаалах салбарт бүх анхаарлаа хандуулж эхэлсэн. 1989 оноос буюу Хүйтэн дан дуусах нь тодорхой болж эхэлсэн цагаас эхлээд 2014 оны хүртэл НАТОгийн улс орнуудын батлан хамгаалахын төсөв жилээс жилд буурсаар ирсэн. Харин 2014 онд Оросын холбооны улс Кримийн хязгаарыг өөртөө нэгтгэснээр НАТО эхний цочроогоо авч зэвсэглэлтэд тодорхой хэмжээнд анхаарч эхэлсэн. Энэ графикаас тун тодорхой харагдаж байна. 2014 оноос эхлэн Европын батлан хамгаалах төсөв баг багаар нэмэгдэж байгаад 2023 онд 9.3%, 2024 онд бүр огцсон буюу 17.9%-аар нэмэгдэв. Польш улсын хувьд өөр ямар ч улстай харьцуулашгүй асар их хэмжээгээр төсвөө нэмэгдүүлсэн ба энэхүү батлан хамгаалахын зардлын өсөлт нь Польшид маш том золиосыг шаардаж байгаа. Учир нь Польш нь энэ бүх мөнгийг цэрэг зэвсэгтэй бус дэд бүтэц аж үйлдвэр ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор эдгээр салбаруудад ашиглавал тус улсын ард иргэдийн амьдрал эдийн засагт нь эерэг нөлөөтэй байх боловч цаг үеийн байдлын улмаас зэвсэглэлд мөнгө бороо мэт асгахаас өөр аргагүй болоод байна. Одоо баг зэрэг өнгөрсөн түүхийг сөхөж үзье. Хүйтэн дайны он жилүүдэд Польш улсын зөвлөлт холбоот улсын нөлөөний бүс холбоотон байсан бөгөөд Европ твийг хуваасан төмөр хөшигний зүүн талд оршдог улс байсан. Нэг намын тогтолцоотой төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системтэй мөн мэдээч хэрэг ард иргэдийн хэрэглээний бүтээгдэхүүнийг хязгаартай олгодог байв. Улмаар 1980-ад оноос эхлэн Польш улсад инфляц огцон өсөж, хоол хүнсний олдоц хүртээмжтэй байдал тэр хэмжээгээр буурч эхлэв. Шуудхан хэлэхэд Польш улс нь зөвлөлт холбоот улсын дагуул улс, мөн зөвлөлт болон НАТОгийн буфер улсын үүрэг гүйцэтгэдэг байсан. Улмаар зөвлөлт холбоот улс задарч Варшавын гэрээний орнууд нэг нэгээрээ тус гэрээнээс гарч ардчлалын салхи зүүн зүгтээ салхиж эхэлснээр бүх зүйл өөрчлөгдөж эхлэв.
Энэхүү түүхэн үйл явдал нь Польш улсын хувь тавилангийн иргэдийн цэг ботсон юм. Польш улсын хувьд өнгөрсөн зууны бараг 5 шахуу хугацаанд зөвлөлт холбоот улсын талд зогсож, Польшийн хэвлэл мэдээлэл, суртал ухуулга бүхэлдээ барууны эсрэг үзэл санааг ард түмний тархинд шингээж, олон үеийг коммунист сургаалаар хүмүүжүүлж ирсэн ч Польшийн ард иргэдийн дотоод сэтгэхгүй нууцлаг байдлаар зөвлөлт холбоот улсын талд бус, харин барууны талд байсаар ирснийг тэд анзаараагүй юм. Үүний хамгийн том нотолгоо нь зөвлөлт задран унснаас нэг их удалгүй буюу ердөө 1999 онд Польш улс нь өнгөрсөн зууны тэн хагасын турш дайсагнагдсаж ирсэн НАТОгийн гишүүн орноор эзэлсэн явдал юм. Улмаар 2004 онд буюу НАТОд эзэлснээс 5 жилийн дараа Европын холбоонд элсэв. Тэгэхээр Польшийн хувьд Европын холбооноос илүү НАТОгийн гишүүн болох нь тэдэнд амин чухал байсан болж таарч байна. Мөн Польштой зэрэгцээд бүс нутгийн бусад улсууд ч гэсэн НАТО болон Европын холбоонд нэг нэгээрэн ирсээр Төв Европ нэг л мэдхэд бүхэлдээ шахуу цэнхэр өнгөтэй болон хувирсан. Польш улсын хувьд Европын холбоо болон НАТОд эзэлсэн явдал нь тус улсын эдийн засгийн амьдралд маш зөв алхам болсон гэж үздэг. Учир нь 1989 онд Польшийн дотоодын нийт бүтээгдэхүүн 68 тэрбум доллартай тэнцэж байсан бол 2019 онд энэ тоо 595 тэрбум доллар болж өссөн. Өөрөөр хэлбэл Польшийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ хугацаанд 830%-аар өсөж, Европ төвийн хамгийн хурдтай өсөж буй эдийн засаг болон хувирсан. Гэхдээ Польш улс нэгэнт цэргийн эвсдээр НАТОг сонгосон тул тухайн үеэс эхлээд тус улсад шинэ сорилтууд тулгарч эхэлв. 2008 онд Оросын албаны улс Гүржийн нутагт халтан довтлоо. Оросын албаны улсын зүгээс Гүрж рүү хийсэн халтлах нь тухайн үед Балтийн орнуудыг маш их айдас давтуулж байв. Балтийн орнууд хэдийгээр НАТОгийн гишүүн орнууд байсан боловч НАТОтой маш багахан зурвас бүхий газраар хэлэлдэг байсан нь Оросын албаны улс тэдний эсрэг дайрвал НАТОгийн цэрэг техникийн хангамж тасрахыг их айдсыг төрүүлжээ. Польш улсын хувьд зүүн талаараа түрүүн хэлсэнчлэн Беларусь болон Украин улсуудтай хэлэлдэг тул Польшийн зүүн хэл цаг ямагт игцэгтэй туйлын эрсдэлтэй байсаар ирсэн. Гэтэл 2020 онд Беларусь улсад ерөнхийлөгчийн сонгуул явагдаж Путиний ойрын нөхөр Оросын холбоотон Лукашенко дахин ялалт байгуулав. Харамсалтай нь Беларусын ард түмэн Лукашенкогийн тухайн жилийн ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй тул улс орон даяар эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлв. Ард иргэдийн зүгээс сонгуул шудраг бус явагдсан. Сонгуулийн дүн анхнаасаа тодорхой байсан гэх мэтээр бухимдлан илэрхийлж байлаа. Гэтэл тухайн үед Грекийн нийслэл Афин хотоос Литв улсын нийслэл Вильнюс хүртэлх шууд нислэг Беларусын нутгаар дамжин нисэж байв. Гэтэл Беларусын нисэх хүчнийхэн тухайн иргэний агаарын тээврийн нислэгийг замаас нь саатуулан Минск хотод хүчээр газардуулав. Тус онгоцыг газардуулсан нь цаанаа нарийн учир шалтгаантай байж. Учир нь тухайн онгоцонд Беларусын сөрөг хүчний идэвхтэй тэмцэгч Роман Протасевич зорчиж байв. Улмаар онгоцыг газардуулсан даруйда түүнийг онгоцноос хүчээр буулган баривчлав. Энэ явдалд мэдээч хэрэг барууны эрх баригчид бухимдаж Лукашенког олон улсын хууль тогтоомч болон хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг анхааруулв. Харин үүний хариуд Лукашенко барууны улсуудыг цагаачдын болон хар тамхины урсгалаар живүүлнэ хэмээн сүрдүүлжээ. Энэхүү сүрдүүлэгч тэрээр ажил хэрэг болгосон юм. Европын холбооны улсуудын хувьд исламын цагаачдын урсгал газрын дундад тэнгисээр болон Туркээр дамжин орж ирдэгч Беларусын зүгээс Польшоор дамжин орж ирсэн түүх бараг байдаггүй. Мэдээч тодорхой хэмжээгээр хууль бусаар Беларусь Польшийн хэлийг даван орж ирдэгч энэ нь маш бага, ноцтой догт тооцогдохгүй хэмжээгээр маш багахан хэсгээр нь хэл зөрчдөг байж. Харин Лукашенкогийн хувьд ойролт орондын дайн тулаантай эмх замраагүй байгаа улсуудад Беларусын визийг асуудалгүй гаргах нөхцлөөр хангаж цагаачдыг Минск хотод төвлөрүүлэн авчирсны дараагаар тэднийг Польшийн хэл рүү шууд туурлах арга хэмжээ авч эхэлжээ. Нэг ёсондоо бол Лукашенко исламын дөрвөсдгийг зэвсэг болгон ашигласан юм. Ингээд ердөө ганцхан сарын дотор гэхэд Беларусын хэлээс Польшийн нутгийг хууль бусаар давсан цагаачдын тоо 3000-ыг давав. Польш Беларусын хэл дээр эмх замбраагүй байдал үүсэж, исламын цагаачдын дайралт цадгаан алдаж эхэлсэн тул Польш улсын зүгээс хэлийн дагуу 15,000 гаруй цэргийг шилжүүлэн аваачиж, хэл дагуу онц байдал зарлав.
Энэ явдал нь Польш улсын хувьд сүүлийн 70 жилийн турш зүүн хил дээрээ хамгийн олон цэрэг бэлэн байдалд оруулсан тохиолдол болж бүртгэгдэв. Цэргийн хүч нэмэгдсэний дараагаар нөхцөл байдал харьцангуй тогтворжиж, хууль бусаар хэв нэвтрэх цагаачдын тоо багассан боловч өмнөх жилүүдтэй харьцуулах аргагүй буюу хэв зөрчих явдал тогтмол гарч, энэ нь Польшийн хувьд хэвийн үзэгдэл болон хувирчээ. Польш улсын зүгээс Белорусын хэв дагах бүх нутгаа торон хашаагаар хамгаалах шийдвэр гаргасан боловч тэдэнд нэг асуудал тулгарсан нь энд харагдаж буй бүс нутаг юм. Энэхүү бүс нутаг нь ой модоор дүүрэн бөгөөд ЮНЕСКОгийн дэлхийн өвөд багтдаг, мөн зэрлэг одос үхэр амьдардаг Европын хамгийн сүүлчийн бүс нутаг юм. Иймээс хамгаалалтын торон хан татах нь тухайн бүс нутгийн экосистемд ноцтой хохирол учруулахаар байв. Белорусын ерөнхийлөгч Лукашенко бүх зүйлийг яг өөрийн хүсэлд нийцүүлж Польш улсыг хүнд байдалд оруулж чадав. Польшийн зүгээс ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн нутгаа хашаа таталгүйгээр бусад бүх хилээ хашаалсан бөгөөд тухайн бүс нутагт харин олон тооны хилийн хамгаалалт болон цэргийн харуулуудыг тогтмол гаргадаг болсон юм. Манай өнөөдрийн дугаараар дэлхийн номер 1 урамлын гаралтай ийм үйлдвэрлэгч Himalaya брендийн Tentex Royal хэмээх энд харагдаж байгаа бүтээгдэхүүн хамтран ажиллаж байна. Энэ бүтээгдэхүүн нь эр бэлгийн даавар буюу тестостероны хэмжээг нэмэгдүүлж, цусны эргэлт болон эрч хүчийг давхар нэмснээр эрчүүдийн бэлгийн чадварыг сайжруулах үйлчилгээтэй урамлын гаралтай шилдэг бүтээгдэхүүн юм а. Та бүхэн доор сэтгэгдэл хэсэгт харагдаж буй линкээр орж дэлгэнгүй мэдээлэл авч мөн шууд холбогдох боломжтой. Тэгэхээр цэрэг дайны мэрэгчсэн стратегчдийн хувьд Польш улсын хувьд тэд Оросын холбооны улсын шууд дайралтын бай болохгүй бөгөөд үнэхээр НАТО болон Оросын хооронд дайндагдсан тохиолдолд Балтийн орнууд Оросын хамгийн ихний бай болно хэмээн үзэж байгаа. Балтийн орнууд НАТОтой Польшийн нутагтай ердөө 104 км үргэлжлэх газар нутгаар хэлэлдэг. Энэ бол маш эмзэг цэг. Энэ замаар НАТОгийн танк болон хуурай замын цэрэг, техник хэрэгслүүд бүгд дамжин орж ирэх учиртай. Энэ зам сүйдвэл эсвэл эзлэгдвэл НАТОгийн Балтийн орнуудыг чиглэх логистик тасалдана. Усан тээвэр, хуурай газрын тээврийг бүрэн орлох ямар ч боломжгүй. Иймээс Оросын холбооны улсын хамгийн ихний бай бол 104 км газар нутгийг эзлэх явдал юм. Оросын холбооны улсын их газраас таслагдсан Калининградын нутагт Оросын нисэх хүчин Балтийн тэнгисийн флот, хуурай замын ангиуд их бууны нэгтгэлүүдгээд ойролцоогоор 30,000 орчим цэрэг байдаг их тоо бий. Мөн Литв улс бол Украин улс биш. Литв маш богино хугацаанд Оросын холбооны улсад эзлэгдэнэ. Иймээс Литвд хэн туслах уу гэвэл хамгийн ихэнд Польш улсад туслана. Өөр сонголт байхгүй. Польшийн зүгээс хангамжийн 104 км урттай хэвийн зурвсыг Оросуудад алдахгүй тулд байгаа бүхнээ зориулах ёстой. Иймээс Польш Литв улсын хэвийн бүс нутаг нь дайны голомт болон хувирна. Польшийн зүгээс Оросын холбооны улстай дайн хийх дээрээ тулвал энэ бүс нутагт дайтан хэмээн бүрэн итгэлтэй байгаа бөгөөд хизээ нэгэн цагт ийм эрсдэл учирч магадгүй тул өнөөдөр Польш улс зэвсэглэлдээ ингэж их мөнгө зарцуулж байгаа нь товчхондоо ийм учиртай. Мөн сүүлийн жилүүдэд Польш улсын төр засаг гэлтгүйгээр ард иргэдийнх нь сэтгэл зүй хүртэл өөрчлөгдсөн. Польш улс өөрийн улсыг Европын холбооны тэргүүлэгч гүрнүүдийн нэг болгохыг зориж байгаа. Нэг ёсондоо бол тэд бяртаа болохыг хүсэж байгаа. Сүүлийн хийсэн судалгаагаар Польшийн 4 хүн тутмын 3 нь батлан хамгаалах зардлаа нэмэхийг дэмжсэн байр суурьтай байна. Польшийн ард иргэдийн 38% нь батлан хамгаалах зардлын санхүүжилтийг халамжийг хязгаарлах замаар төсвөө бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа бол ард иргэдийн 34% нь хувь хүн болон аж ахуйн нэгжүүдээс батлан хамгаалахын татвар хэмээх шин төрлийн татвар авах замаар батлан хамгаалах салбараа санхүүжүүлэх ёстой гэж үзэж байна. Ямар ч тач ард иргэдийн 65-аас дээш хувь нь Польш улс зэвсэглэх ёстой, хүчирхэг болох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ер нь бол Украины дайн бүх зүйлийг өөрчилсөн. Польш улс 2025 онд батлан хамгаалах салбартаа 49 тэрбум доллартай тэнцэх злоти төсөвлөж зарцуулсан. Мөн тэд цэргийн бие бүрэлдэхүүний хүн хүчээ давхар нэмэхээр хичээж байгаа. 2022 оны байдлаар Польш улс нь 120,000 орчим цэргийн албан хаагчтай байсан бөгөөд 2035 он гэхэд энэ тоог 300,000-ад хүргэх зорилтыг анх дэвшүүлсэн. Гэтэл сонирхолтой нь яг одоогийн байдлаар буюу дөнгөж 2025 оны байдлаар энэ тоог хэдийнэ 200,000-д аваад байна. Иймээс Польшийн ерөнхий сайд Дональд Туск уг зорилтоо өөрчилж 2035 он гэхэд цэргийн тоогоо 500,000-ад хүргэх зорилт болгон өөрчлөөд байна. Энэ нь 36 сая хүн амтай тус улсын хувьд маш том сорилт байх нь гарцаагүй. Үүний тулд тэд Польшийн насанд хүрсэн эр хүн бүхэн заавал цэргийн алба хаадаг байх журмыг хэрэгжүүлэхээр болоод байна.
Мөн Польшийн энэхүү жишг Балтийн орнууд ба Финланд улсад ч гэсэн хэрэгжиж эхлээд байгаа. Финланд улсын хувьд гэхэд тус улс нь дөнгөж 5.5 сая хүн амтай аз жаргалын индексээр дэлхийд 1-р ордог улс. Гэсэн хэдий ч Финланд улс нь цэргийнхэн хүн хүчний тоог 1 саяд хүргэх зорилт тавьсан бөгөөд энэ нь хүн амынх нь 20%-ийг эзлэж байгаа юм. Нэг ёсондоо бол Финланд улс нь Европын хамгийн цэрэгчсэн улс болох зорилт тавиад байна. Польш улсын хувьд эх жилээс буюу 2026 оноос эхлэн цэргийн бэлтгэл хийх бөгөөд нас бид хүрсэн 90 хүн бүхэн заавал хамрагдах үүрэгтэй ба үүний үр дүнд шаардлага гарсан тохиолдолд Польш эрхтэй хүн бүхэн эх орноо хамгаалан дайтаж чадах үс мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байгаа юм. Мөн эмэгтэйчүүд ч гэсэн сайн дураараа нефттэйгээр хамрагдаж болно. Түүнчлэн Польш улсын зүгээс Беларусь болон Оросын холбооны улсын Калининградтай хилэлдэг хэлийн бүсээ бүхэлд нь хориглон хамгаалах байдлаар өөрчилж байгаа бөгөөд энэ хүрээнд шаардлагатай хэлийн бүс нутгуудыг газрын минээр дүүргэх, танк эсэргүүцэх зэвсэг болон агаараас хамгаалах системүүдийг байршуулж олон мянган шуудуунууд ухах байдлаар болцсошгүй дайнд бэлтгэж эхлээд байна. Мөн Польш улсын зүгээс маш олон жилийн турш Америк нэгдсэн улсын цэргийг өөрийн нутаг дээр байрлуулах хүсэлт гаргасаар ирсэн бөгөөд эцэст нь 2022 онд Украины дайн эхэлсний дараагаар Америк нэгдсэн улс цэргээ Польшийн нутагт байршуулах зөвшөөрөл олгож 10,000 Америк цэрэг өнөөдөр Познан хотод орчимд байрлаж байна. Өөрөөр хэлбэл Оросын холбооны улсын Калининградаас 300 км-ийн зайд Америк нэгдсэн улсын цэрэг байрлаж байна гэсэн үг. Тэгэхээр Польш улс нь Европын холбооны хамгийн ихээр зэвсгэлсэн улс болж өөрсдөө бэлтгэх нь үнэхээр цаг үеийн шаардлага уу? Эсвэл Оросын холбооны улс НАТОгийн хооронд хязгаарч дайн дэгдэхгүй хэмээн тайван сууж харин зэвсэг худалдан авч буй тэр бүх мөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах нь илүү зөв үү? Хүн бүхэн л өөр өөрийн бодолтой биз. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна? Доор сэтгэгдэл хэсэгт өөрийн бодлыг хуваалцаарай.